Инновац гэж юу вэ? Шин санаа, сэтгэлгээний шин төвшин, үйл ажиллагааны шин арга барил, бизнесийн шин загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлаг боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг. Metro Lounge 91.7 радио олон он ТV телевизтэй хамтдаа байгаа үзэгч сонсогч та бүхэнд орой мэндийг хүргэе. Инновац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Манай энэ удаагийн дугаарт соёл урлагийн сургуулийн соёлын үйлдвэрлэл инновацийн төвийн захирал Эрхэм Төгс урагдаад байна. Танд орой мэндийг хүргэе. За та бүхэнд орой мэнд хүргэе. За сонсогч үзэгчд маань санаж байгаа бол өмнө бас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар бит хоёр ярилцаж байсан. За тэгээд соёлын бүтээлч үйлдвэрлэл нь маш өргөн хүрээтэй ойлголт учраас сонсогч үзэгчдээ бас энэ өргөн хүрээтэй ойлголтыг соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацид ямар чухал үүрэгтэй болохыг ярилцахын тулд юун түрүүн бас соёлын тухай ойлголтыг ярих гэж тохирсон. Тэгээд энэ удаагийн дугаараар соёл гэж чухам юу юм? Яагаад одоо чухалчилж үзээд байгаа юм? Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэхээр чухам юу юм бэ гэдгийг нь хоёулаа ярилцсан. Соёл гэдэг бол хүн төрөлхтний одоо түүхэн явцад бий болгосон, бийт болоод бийт бус одоо тэр үнд зүйлүүдийг л хэлж байгаа. Соёлын талаар бол маш олон тодорхойлолтууд байдаг. 2001 онд бол ЮНЕСКО-гоос соёл гэдэг юм бол ер нь бол одоо нэгдсэн байдлаар бол томьёолж тодорхойлсон байгаа. За энэ дээр юу гэж үздсэн бэ гэхээр соёл бол нөгөө тухайн улс үндэстний утга зохиол, орлог, яс төдийгөө одоо байгалийн өв уламжлал, за тэн дээр сэтгэлгээ, амьдралын хэм маяг, үнэлэмж бүгдийг нь нөлөөлөө соёл гэж хэлнэ гэж үзэж байгаа. За энэ талаас нь харах юм бол бид нар соёл гэдэг нь өөр их тийм өргөн ураг утгатай ойлголт болоод байгаа. Нөгөө талаасаа бол соёл бол гэдэг нь бол нөгөө улс үндэстний буюу тухайн үндэстний оршин тогтнох баталгаа гэж үздэг. Өөрөөр тухайн үндэстний оршин тогтнож байгаа баталгаа соёлоор илэрч гарч ирж байгаа. Өөрөөр бидний монгол хэлээр ярьж байгаа одоо монголчуудын аж байдал, тэр амьдралын хэм маяг, одоо уламжлал өв бол өөрөөр монгол үндэстэн оршин байгаа гэдгийг бол тодорхойлж өгч байгаа гол хүчин зүйл байдаг. За ингээд даяарчлалын явцад бол нөгөө олон үндэстнүүд нэг хэрэглээний нэг хэм маягаар шилжиж эхэлсэн байгаа. Тухайл бидний гар утас, хувцас ч гэдэг юм уу тий. Одоо бүх улс орнууд Apple юм уу Samsung-ийн утаснуудыг барьж байгаа нь бол өөрөөр нэг төрлийн ижилслийн хэв шинжүүд хүчтэй явагдаж байгаа. За энэ үед бол зарим жижиг үндэстний соёл устж өгөө болох тийм асуудал үүсэж байгаа учраас ЮНЕСКО-гоос 2005 онд соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хөхүүлэн дэмжих тухай конвенцийг баталсан. За энэ конвенцэд бол манай улс бол 2007 онд нэгдэж ороод за энэ конвенцийн гишүүн хаймаар явж байгаа. За тэгээ энэ конвенцэд нэгдснээр ямар асуудал гараад ирж байгааг бол тухайн бол үндэстэн өөр оршин тогтнох, цөөнхийн соёлыг бол хүлээн зөвшөөрөх, тэрийг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах энэ юмыг бол төрийн бодлогын түвшинд хийх ёстой гэж үзээд энэ одоо нөхцөл аваа явж байгаа. Нөгөө талаасаа бол ер нь соёл гэдэг бол үндэстний оршин тогтнох баталгаа гэдэг талаас нь харах юм бол ерөөсөө Монгол үндэстэн байгаа гол юу бол тэр Монгол хэл, соёл бүх юмараа илэрхэх учраас одоо монголчуудын соёлын байвал үнд цэцүүлийн тухайн асуудал яригдах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр Монгол үндэстний одоо үнд цэцүүл гэж яг юу вэ гэдэг өнөөдөр бид эргэж харах хэрэгтэй болчиход байгаа. Өөрөөр Монгол үндэстэн нэгдмэл соёлтой, нэгдмэл үнд цэцүүлтэй байж Монгол улс тогтвортой хөгжлийн асуудал руу орж ирнэ гэж судлаачтай л үзэж байгаа. За энэ хүрээнд бол одоо бол бидний тухай бид нар юу ярьж байгаа вэ? Дээрээс монголчуудын үнд цэцүүл нь яг юу юм бэ? Бид нар яг биднийг нэгтгэх тэр үнд цэнтэй тэр үнд цэцүүлийг юу ахаа гэдгийг тодорхойлох хэрэгтэй юм байна. За өнгөрсөн хугацаанд дараа бол социализмын үед тэгэл дараа нь ардчлал ингээл залгаа явсан бол яг үед бол тэр үнд цэцүүл гэдэг юм а бид нар төдийлөн ач холбогдол өгнө хүрсэн юм байна. За тэгэхээр залуучуудын ингээ харахаар бол үнд цэцүүл гэдэгт л илүү материалын тал руугаа илүү анхаарад тийм ээ эсвэл мөнгө төгрөгч гэдэг юм руугаа явж байгаа нь бол энэ бол одоо нэг оюунлаг байх тийм үү одоо доктортой хөгжлийн асуудал бол төдийлөн ач холбогдлохгүй байгаа гэж илэрхийлээд байгаа. Нөгөө талаасаа бол 21-р зуун бол одоо хүн төвд хөгжлийн зуун гэж одоо нүүбээс томьёолж өгсөн. За энд бол гол уран хүчин зүйлийг авч үзэж байгаа. За нэгдүгээрт нь бол хүрээлэн буй орчин экологийн асуудлууд авч үздэг. Нөгөө тэр хөгжлийн үндсэн зарчим дээр. Энэ бол одоо бидний хот төлөвлөлтийн болоод энэ агаарын бохирдол, уурсны өрсгээд
технологийн асуудлууд орж ирж байгаа. Хоёрдугаарт нь бол өндөр технологийн асуудлуудыг авч үзэж байгаа. Одоо хай технологиуд байгаа. 3D ч гэдэг юм уу тийм ээ. Өөрөөр интернет технологиуд байгаа. За гурав дахь гол асуудал бол соёл гэж үзээд байгаа. Яг энэ талаасаа бол соёл бол нөгөө доктортой хөгжлийн гол хүчин зүйлээ гэж үзээд энэ дотор соёлын орон зайн асуудлыг авч үзэж байгаа. Соёлын орон зайгаар дамжуулаад хүн төрлөختөний одоо оршин тогтнох тэр буюу тэр ёс зүйн хэмжээ бол тогтно гэж үзээд байгаа. За улмаар соёл гэдэг бол бид нар бол үндсэндээ бол яг энэ талаас нь харах юм бол соёл гэдэг имийг бид нар бол арай өөр зүйлээр харах хэрэгтэй болж. Бид нар соёл гэдэг бол илүү нөгөө өв гэдэг талаасаа ч юм уу тийм ээ. Эсвэл урлаг гэдэг талаас нь хараад зүгээр зугаас ангил гэдэг хэмээгээр бол харж яваад байгаа. Тэгэхээр бол бид нар соёл бол доктортой хөгжлийн үзэл баримтлал юм гэдэг талаасаа магадгүй одоо доктортой оюунлаг монгол хүнийг бий болгохын гол үнд зүйл нь тэр соёлоор дамжиж илэрх хэрэгтэй болчиход байна. Улс орн нь ер нь орчин тогтнохын гол дархлаа үндэсний аюулгүй байдлын бас нэг хүчин зүйл гэж соёлыг бас үзээд идэг. Энэ бол ер нь зүйтэй л асуудал байгаа юм тийм ээ. За тэгэхээр соёлыг бий болгож байгаа одоо соёлын бүрдэл хэсгүүдэд юу арах вэ? Одоо соёл бол хүн амьдарч байгаа хүрээлэн тэр үед л соёл гэдэг юм өөрөө эндээ төлөвшөж явдаг. Одоо монголчууд энэ бол ЮНЕСКО бол соёлыг бол 5 тэр айс авд хувааж авч үзсэн байгаа. Одоо ингээд соёл гэдэг нь бид нар харах маш өргөн хүрээний ойлголцож байгаа. Одоо бид нар уламжлалт өв бол өөрөө соёл болчихж байгаа. Монгол хүний одоо нөгөө одоо аж байдал соёлоор илэрхийлэгдэж явж байгаа. Жишээ нь бол хотын соёл гэж нэрлэдэг тийм харилцааны соёл гэж ярьж байгаа. Дээр нь бол одоо бид нар бол байгууллага дээр бохор менежментийн соёл гэдэг тэр байгууллагын тэр менежментийн хэм маягийг үнэлэх соёлын асуудал ярьж байгаа. Маркетинг дээр бол хэрэглэгчийн соёл гэдэг тэр асуудал яриа явж байгаа. Тэгэхээр соёл гэдэг бол өөрөө юм өргөн хүрээний ойлголт болчиход байгаа. Энэ соёл гэдэг зүйлээр бид нар бол хөгждгийг бол нэг хэмжүүр болгож авч үзэх тийм асуудал гарч ирж байгаа. Яг энэтэй холбоотойгоор улс орны хөгжил гэдэг юмыг бол нэг эдийн засгийн агуулгаар хэмжихээс илүү бас эдийн засгийн ус нийгмийн агуулгаар хэмждэг тийм үзүүлэлтүүдийг сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд нэлээд гаргаж ирж тавиад байгаа. За тухайлбал одоо сүүлийн хэдэн жил нэг тийм сайн сайхан байдлын одоо үзүүлэлтийг хийж байгаа. Дэлхийн улс орнд бол хамгийн сайн сайхан буюу аж жаргалтай одоо хүрээлэн буй орчныг хэвэн байгаа улс орныг бол эренбэлж үнэлдэг болсон. За энэ юун дээр бол миний санаж байгаагаар манай улс нэг 50 хэд яваад 150 орноос. Энэ бол илүү аюулгүй тайван тийм орчин гэр зэрэг бүрдсэн бэ гэдэг талаас нь. Бас нэг үзүүлэлт юу гэдэг бол аж жаргалтай үндэстэн гэсэн нэг судалгаа хийж байгаа. За тэр энийг ингээд судлаа үзэхээр хэр зэрэг илүү үндэстэн өөр happy байна уу гэдгийг үнэлээд байгаа. Тий, аз жаргалын индексээр. Тий, аз жаргалын индексээр. Энд бол манай улсууд нэг сүүлээс нэг 5 6 тавьцсан яваад байгаа. Өөрөөр тэрийг юу гэж үзэх гээд байна вэ? Жаргалгүй хүмүүс монголчууд хэр зэрэг тийм их одоо өнөөдрийн амьдралд хэр зэрэг happy байна уу гэдгийг л одоо тодорхойлох гэж орж байгаа үзүүлэлт юм гэж харж байгаа. Тэгэхээр монголчууд бол ийм стресс ихтэй. Одоогийнхаа амьдралд эдийн сэтгэл хангалуун босоо гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр тэр энэ үзүүлэлтийг харахаар бол нэг өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлтүүд нэлээд доошоогоо. Магадгүй зарим талаас тэр хөгжил буураа орнуудын үзүүлэлтүүд нэг өндөр гарч ирж байгаа тийм юу байгаа. Коста Рика ч гэдэг юм, Вьетнам ч гэдэг юм уу тийм. Эднэр бол айгүй их өндөр эхний арав дотор багтаад байгаа гэдэг маань. Яагаад тэгж байна вэ? Тэр тухайн улсын бодлого өөрөө нэгдэлтэй зөв иргэдрүүгээ чиглэсэн тийм аж аргалтай бас тийм нөхцөлийг сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч чадж байна. Хоёрдугаарт энэ бол нөгөө талаас нь үнэлэмжийн асуудал яваад байгаа. Магадгүй тэр хүмүүсийн одоо үнэлэмж өөрөө их тийм өөр байх. Одоо байгаа юмдыг сэтгэхээр хандаг байж болно шүү тийм ээ. Монгол хүмүүсийн үнэлэмж бол харьцангуй бас арай өөр юм хүсдэг хүлээдэг. Магадгүй их тийм тансаг тийм амьдралын маягийг өгүүлдэг. Тэгээ Монгол хүний онцлог бол тийм байгаа. Тэрнтэй холбоотой ч байх үгүйсэг аргагүй. Гуравдугаарт нь бүтээлч байдлын индекс гэж юуг тодорхойлдог болсон. Энэ нь бол олон улсад. Энэ дээр бол ялцчгүй энэ нь бол юуг тодорхойлж гэж байгаа. Технологи гэж нэг байгаа юм. Авиас одоо бүтээлч байдлыг хоёр дахь үзүүлэлт байгаа юм. Гуравдугаарт нь бол одоо tolerance буюу энэ хүлээцтэй хандлага гэж нэг тийм зүйл гурван зүйлээр бол үнэлж байгаа. За манай улсууд нэг 70-80% орчимд л яваад байгаа нэг 70-80 дугаар байранд л явж байгаа. Энэ бол илүү нэг тийм тухайн улс үндэстэн хэр зэрэг тийм авиас биелэг бүтээл хандлагатай гэдгийг нэг үнэлгөх чинь. Хоёрдугаар технологийн энд агуулмж юу технологийн төвшин ямар төвшөнтэй байгаа.
А 3 дугаар хүлээцтэй байдал гэдэг нь бол тухайн улс үндэстэн бол аливаа зүйлд хэр зэрэг тийм хүлээцтэй хүлээ авч чадвартай хүлээцтэй хандж байна гэдэг юмыг л тодорхойлж өгч байгаа. Энэ бол бүтээл байдлын индексээр бол энэ Европын орнууд нь өндөр гарч ирдэг. Яг эндээс харах юм бол ер нь бол тухайн үндэстний бол нэг соёл өөрөө ягаад эдийн засгийн агуулгыг бас эндээс татгаж гаргаж өгч байгаа. Энийг бол эдийн засгийн хандлага 3 тийг хандлах гэж нэгдээд байгаа. Сүүлийн үед нэлээд хэрэгжилж байгаа. Тэгээ эндээс бол ягаад соёл өөрөө нийгмийн тэр нөгөө нийгэм талаас бол оршин тогтнохын баталгаа тийм ээ. Өөрөө л тухайн үндэстэн өөрийгөө дэлхийн үндэстний нэг хэсэг гэдгийг илэрхийлэх хэмжээнд болж өгч байгаа зүйлийг бол соёл гэж үзэж болж байгаа. А нөгөө талаасаа сүүлийн жилүүд бол нөгөө соёл бол эдийн засгийн асар том нөөц гэдэг талаас нь их үздэг болсон. За энэ бол хэд хэдэн шалтгаантай гэж үздэг. Үндсэндээ 3 шалтгааныг энэ олон улсын судлаачид бол дурдаад байгаа. Нэгдүгээрт нь бол хүн төрөлхтний амьдралын чанар бол дээшилсэн гэж үзэж байгаа. Өөрөөр дундаж төвчний эзлэх хэмжээ өссөн, өрхийн орлого нэмэгдсэн. Тэгэхээр нөгөө Масловын хэрэгцээний 9 шатлалт амлаас нөгөө хамгийн суур хэрэгцээг хангацсан дараагийнхан төвчний хэрэгцээг хангах хүмүүс хүн төрөлхтний хэрэгцээ бий болсон. Бас нь бол өөрөө соёлын бүтээгдэхүүн үйлчлэгийг худалдаж авах, тэрийг хүртэх сонирхлын дамгуулж эхэлсэн байна. Тийм учраас соёлын бүтээгдэхүүн үйлчлэгэнд мөнгө зарах хандлага нэлээд нэмэгдсэн байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол интернет гэдэг нэг том одоо боломж талбар бий болсонтой холбоотойгоор ерөөсөө нэг хувь бүтээл нөгөө уран зураг, дуу, хөгжмийг цаг хугацаа орон зайнаас үл хамаарч дэлхийн аль ч өнцөгт түгэх боломж нэмэгдсэн. Гэтэл бол нөгөө эдийн засгийн одоо олон улсын хуралдаанд маш том урсгалыг бий болгож өгч байгаа. А 3 дугаарт нь бол юу гэхээр нөгөө ер нь бол одоо олон улс хүн төрөлхтөн бол нөгөө аялжуулчлах тэр сонирхол нь бол дамгуулж байгаа. А тэгээ энэ талаасаа бол нөгөө тухайн орон нутгийн соёлыг сонирхохтой соёлын аялжуулчлалаар дамжуулж тэр хүртэх боломжууд нэмэгдсэн. Гэмэтчлэн шалтгаанаар бол энэ бол эдийн засгийн асар том ач холбогдолтой болж эхэлж байгаа. А 3 дугаарт нөгөө соёл бол өөрөө ялгарлал болж өгч байгаа. Ерөөсөө нөгөө нэг үндэсний нөгөө үндэснээс ялгарлал гэдэг талаас нь харах юм бол ерөөсөө соёл бол тэр агуулгыг бий болгож байгаа, контентын агуулгыг бий болгож байгаа цөмнө гэж үзэж байгаа. Тэгэхээр бол одоо киноч гэдэг юм энэ уран бүтээл бол ямар нэгэн тийм агуулгыг бий болгож ийж тэр нь бол дараа нь дизайныхаа технологиор дамжуулж хэлбэршүүлж нөгөө хэрэглэгч төрөгдөг. Тэгвэл тэр агуулга буюу тэр агуулгыг бий болгох суурь нь бол өөрөө соёлын өв нь болоод байгаа. Энэ талаас харах юм бол ерөөсөө нөгөө эдийн засгийнх нь үн цэн гэдэг юм энэ дээр оршиж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол одоо энэ соёлын уламжлалт том соёлтой. Тэрийг олон улсын эдийн засгийн эргэлтэнд оруулах маш том боломж байгаа. Гэхдээ энийг бид нар яаж оруулах вэ гэдэг тийм бас том бодлогын юм дээр төвлөрч орж ирэх зайлшгүй шаардлагатай болж байгаа. Хоёлаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт гүйцэтгэх нөлөөлөл бас инновацийн тухай дараагийн дугаараар ярилцсан. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бас соёл гэж чухам юу юм бэ гэдгийг ойлголтыг өгч байгаа. За тэгэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд ирэхээр юу болох вэ? Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол үндсэндээ бол бид нар юуг харж байгаа гэхээр ерөөсөө тэр уламжлалт соёлыг дэлхийн нийтийн хэрэглээнд очиж ингээ хөгжүүлж байгаа тэр цагт тасралтгүй процессыг бол ер нь бол одоо инновац буюу нэгсэн соёлын инновац, соёл урлагийн салбарт инновац гэж үзэж болж байгаа. Тэгэхээр одоо бид нар байгаа олон зууны уламжлалтай энэ нэмийг цааш нь бид дэлхийн нийтэд яаж хүргэх вэ гэдэг энэ одоо мэдлэг шингэсэн энэ процессыг бий болгож байгаа. Энэ инновацийн үйл явцыг үнэндээ соёл гэж үздэг. Соёлын бүтээч үйлдвэрлэлээ гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол жишээ нь бол Чингис ч гэдэг юм уу энэ уламжлалт янз бүрийн өвүүдийг дэлхийн нийтэд яаж тэр хүргэж байгаа тэр бизнесийнх нь процессор явуулж байгаа энэ юу бол ерөөсөө соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж томьёолж болж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг ийм зүйл байгаа даа. Жишээ нь одоо соёл гэдэг дотроо бид нар бол соёлын өв гэдэг юм аа л жоо. Яг бүтээж үйлдвэрлэл бол соёлын өвөө жохолчилж авч үзээд байгаа. Материалдаг буюу түүх одоо тэр нөгөө сэтгэлгээ амьдралын хэм маяг хамтын амьдралын арга зам мам гэдэг бол бидний өдөр тутмын тэр одоо хүрээнд аж байдлын хүрээнд бий болж байгаа хэм маяг багхгүй юу. Жишээ нь бол энэ дээр соёл гэдэгт бол жишээ нь бол одоо яаж хүмүүсийн үнэлэмж, ажил таньж байгаа хандлага, тэр сэтгэлгээ бүгд орж ирж байгаа байхгүй юу. Монгол хүн цагаа барьдаг ч гэдэг юм уу тийм ээ.
хотын замаар хамаагүй сүлжид давхдаг мөхтгөл монголчуудын соёлын нэг илэрч байгаа хэлбэр л гэж харж болж байгаа. Энэ бол нүүдэлчин би бол энийг илүү нүүдэлчин гэдэг тийм сэтгэлгээ байна нөгөө талд мориороо тавьчихсан даяг адилхан машин яг тэгж ундаг ард юм багхгүй юу. А гэтэл бол одоо монголчууд ч юм бол юмыг их тийм богино хугацаанд хэлбэршүүлэх гэж хийх гэдэг юм уу тийм ээ. Эсвэл юм сурахтаа хэлбэр хүлээж авахтай чадвартай гэдэг нь бол тэр соёлын бас нэг илэрч байгаа нэг хэлбэр юм аа. Тэр сэтгэлгээний гэдэг. А тэгвэл одоо бид нар бол энэ соёлын яг соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг юмыг яаж хийх вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энийг одоо хийхэд бол ерөнхийдөө ингээ харах юм бол их том хүрээний асуудал болоо. Эхлээд бид нар бас тэр соёлын өв гэдэг юмыг судлах хэрэгтэй нэг асуудал. Яг системтэйгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр одоо олон улсын тэр судалгаа шинжилгээний аргаар соёлынхаа өвийн агуулгыг маш нарийн судлах хэрэгтэй байдаг. А тэр маань эргээд цаашаа нөгөө орчин үеийн дэлхийн дахны соёлын нийтлэг хэрэглээтэй ижилсүүлэн хөгжүүлэх асуудал гарч ирж байгаа. Энийг бол энэ хөгжүүлээд тэр дэлхийн нүүн төрлөختөнд соёлын тодорхой бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Энэ процессыг бол үндсэндээ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлээ гэж нэрлэдэг. А тэгвэл дэлхийн тэр бидний уламж соёлыг дэлхийн дахинд бол ингээд нийтлэг хэрэглээнд ижилсүүлэн бий болгож байгаа хөгжүүлж байгаа тэр процессыг бол инновац гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манад бол энэ инновацийн хэв шинжтэй хийж байгаа тэр уран бүтээлүүд нэлээд байгаад байгаа. Одоо ардын урлагийг бол орчин үеижүүлж байгаа тэр олон тоглолтууд номерууд байна шүү дээ тийм ээ. Одоо ардын хөгжмийг орчин үеийн гадны хөгжмөнтэй хослуулаад тоглолт хийж байгаа чи. Эднэр бол өөрөө соёлын салбарт нэг тодорхой инновацуудыг хийгдээ яваад байгаа. А энэ бол цаашаа эдийн засгийн нөгөө мөн чанар үзэл баримталтайгаа уялдуулах асуудал бол гарч ирж байгаа. Энд бол бид нар бол харилцааны өөр хандлагыг оруулж ирэх шаардлагатай болж байгаа. Өөрөө соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг харах хэрэгтэй болчихж байгаа. Технологийн асуудлыг харж ирэх хэрэгтэй болж байгаа. Өөрөөр тэр бол технологид суурилсан хөрөнгө оруулалтын зөв бодлогоор соёл урлагийг цааш нь хөгжүүлэх тухай асуудал яваад байгаа. А гэхдээ энэ дээр нэг зүйлийг харах хэрэгтэй. Өөрөөр бид соёлын үйлдвэрлэл хийж гин, одоо инновац хийж гин гэдэг соёлын өвөө бүжигнүүлэл, орчин үеижүүлж ингээл бүжигнүүлээд байх юм бол соёлын өвөөрөө устж үгүй болох тийм эрсдэлтэй. Тэгэхээр яг нэг төрийн сонирхлох соёлын бодлогын хүрээнд тэр ямар хүрээнд тэр инновац хийх хэрэгтэй, ямар хүрээнд тэр уламжилт яг тэр үнцээ уугуул хэв шинжийг хадгалж авч үлдэхгүй гэдгийг бол бодлогын аяг хүчтэй барьж явахгүй бол өөрөөр соёл устдаг тийм эрсдлүүд бол дэлхийн олон орнд бол бий. Соёлын тээгчт нь хэн байх вэ? Түгээгчт нь хэн байх вэ? А соёлын тээгчд гэдэг бол жишээ нь бол бит болоод бит бус гэдэг талаас харж болж байгаа. Бит өвийн хувьд бол за нэг үл хөдлөх гэж ангилах юм бол за хөдлөгөө бол газар нутаг дээр нөгөө хөрсөн дээр оршиж байгаа өвгөн чөлөө болооч гэх юм уу те. Тэр байгаа даа. А нөгөө бит буюу бол нөгөө хөөрөг мөөрөг ч гэдэг юм одоо нөгөө янз бүрийн орон зураг мөрөг эднэр бол тухайн хүмүүс бол хүн төрлөختөн тухайн үндэстэй өөрөө байхгүй юу. А битос өв тээгч гэдэг бол яг тухайн хүнээс гарч ирж байгаа тэр авиас бэлгэл болчихж байгаа. Хөгжим дарах тийм ээ. Тэгэхээр морин хуурах юм бол морин хуур нь өөрөө бит өв болоод морин хуурах дарах тэр арга технологи нь бит өв болчихж байгаа. Тэгэхээр энэ өвийг л түгээн дэлгэр бит энэ ялган бит өсөвийг бол өвлөн уламжлуулах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. А тэгээд нөгөө талаасаа бид нар нөгөө хүн төрлөختөн манай соёлын тэр өвийн үнцийн мөн чанар агуулгыг л ухамсарлах ойлгох тэр нэг тийм юмыг одоо бид нар бол хийж явах хэрэгтэй. Энэ бол дэлхийн нийт түгээн дэлгэрүүлэх ажил хийх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр морин хуурай гэдэг хөгжим юм байд юм ээ, нэм аюутай гэдэг ямар нэгэн байдлаар бол бид нар бол дэлхийн нийт танилцуулах тийм нэг системтэйгээр их зайлшгүй шаардлагатай байна. Магадгүй тэгж хийгээсээ болоод зарим улс орнуудад соёлын өвөө алдаад нөгөө ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлэхдээ өөр улс бүртгүүлсэн гэсэн юм маргаан гараад ирсэн юм болов. Тэр болохоор зүгээр өв гэдэг бол нэг тийм Монгол үндэстэн Монгол улс гэж нэг хоёр ойлголт байгаа. Монгол үндэстэн гэдэг талаас нь харуул их өргөөр нөгөө хил хязгаараар хүрээл хязгаарлагдахгүй болчихсон. Одоо Монгол улс гэх юм бол одоо бидний амьдарч байгаа энэ. За ингээл хил дотроо. Тэг хил дотроо энэ бол Монгол улс واخхгүй юу? А Монгол үндэстэнгүүд одоо Борээд байна, Өвөр Монгол байна, одоо Дээд Монгол ч гэдэг юм аа, Хазар Монгол ч гэдэг юм уу тийм ээ. Энэ бүхэн багтахаар Монгол үндэстэнг бол арай ондоо. А Монгол үндэстэн бол дэлхийд 5 сая байна гэдэг шүү дээ. Энд. А тэгэхээр энэ хүрээнд харах юм бол тэр Монгол үндэстний гэдэг утгаар нь ЮНЕСКОд бүртгүүлэгдээ явж байгаа. Тэгэхээр нөгөө Өвөр Монголч Монгол үндэстэн одоо Монгол ар монголч Монгол үндэстэн багхгүй юу. Тэгэхээр бол зарим нэг талаасаа бид нар хитрхи бас явц өрөөнд юм харж болохгүй болчиход байна шүү дээ. Зөвхөн Монгол
Монголын гэхээр энэ газар нутагтаар байгаа юм л тухайгаар ойлгож ерөөс болохгүй болчихдог. Өөрөөр Монгол үндэсний гэдэг бол тэр нөгөө одоо ерөнхий их хурлын гишүүн нөгөө хин Жавхлан бол Монгол үндэснийг л нэг дуулуулад байгаа шүү дээ. Хамаг Монгол гэдэг тийм. Яг тэр концепт хийж байгаа. Хамаг Монгол гэдэг бол зөвхөн Монгол улсын хил газар нутаг хил газараар хязгаарлагдахгүй маа гэсэн санаа. Энэ талаар бас ташаа ойлголттой явсан юм шиг. Тий. Ер нь бол тийм учраас Монгол үндэсний гэдэг талаас нь бид нар дэлхийн соёлын хөгжил бүртгүүлэх боломжтой. Яг бүртгүүлж байгаа нь Монгол улс байж болно. Энд бол Монгол улс бол илүү тийм тэргүүлэх байр суурьтай оролцох зүйсний асуудал байна. Зүгээр тухайн санаачлагаар бол одоо тэр бол яг хятаддаг гэхээс одоо өвөр Монголоос л илүү гарч ирсэн санаачлагаар Хятадын засгийн газараа дамжаа явж байгаа тийм процедурын үүсэл хийж явж байгаа учраас тэгээ Хятад Монгол гэдэг эсвэл Орос Монголын хооронд гэсэн хэд хэдийн өвүүдийг хамтарч бүртгүүлсэн юм байгаа шүү дээ. Гэдэг нь бол Хятад үндэстний биш Монгол үндэстний л өв гэдэг талаас нь дээд бол бас тийм л байгаа зү тийм ээ. Одоо бидний өмсдөг дээр өвөр монголчууд өмсдөгтэй л ялгаатай. Гэхдээ бол дээл юм явж байгаа. Ер нь тэгээ монголчууд бид өөрсдөө Монгол улс гэдэг ингээд хязгаартаа барихгүйгээр энэ соёлыг бүтээлчээр үйлдвэрлэхийн тулд Монгол үндэстэн гэдэг арай нэг жоохон юм хязгаар давсан үндэстнийг харсан илүү ингээд холын цар хүрээтэй хармаар юм шиг. Ер нь бол шинэ бол бүтээлч үйлдвэрлэл гэдэг юм уу дэлхийн олон улсад гарна гэж үзэхээр бид нар бол хоёр үр шаттай явах хэрэгтэй юм шиг. Эхлээ Монгол үндэсний төвшөнд бол энэ бүтээл соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж сурталчлах энэ ажлыг хийх шаардлагатай байна. Тэрний дараа бол олон улсын төвшин гэж харах хэрэгтэй болчихдог. Тэгэхээр Монгол үндэстэн гэдэг талаас харах юм бол одоо хамгийн хүчтэй явж байгаа нь өөр Монгол тал байна л да. Харьцангуй Монголын өв уламжлалыг тэнд бий болгох тэр орон зай орчныг бүрдүүлэх гэдгээс яваад хоёрдугаарт яг хөө тэр уран бүтээлчдийг бол орчуудыг Монгол бэлтгэх гэх юм уу те энэ ажлыг бол өөр Монголын хүчтэй хийж байгаа. Яг үндсэн гол юм нь бол тэр яг Монгол дээр бол үлдээд энэ Монгол төвлөрч байгаа нь бол одоо бол бүгд бидж байгаа. Гэхдээ бол бид нар бол энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж гэдэг юм уу одоо Монгол үндэснийг дэлхийд таниулах юм бол энэ соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажлыг маш хүчтэй төрийн бодлогоор бол хийх хэрэгтэй. Энэ талаар бол яг төрийн бодлогын баримтчдээр суудсан байгаад байгаа. Нөгөө үндэсний хөгжлийн үзэл баримт гэдэг юм уу үндэсний аюул хөдлийн үзэл баримтлалтын хүрээнд эсвэл одоо гадаад харилцааны үзэл баримтлал дээр ч гэсэн энэ бол суудсан. Монгол соёлыг дүүгэн дэлгэрүүлэн өвлөө уламжлуулах, танилцуулах юм хийнэ гэд. Яг бодит байдал дээр бол энийг төдийлэн сайн бас хийж чадахгүй байгаа. Хоёрдугаарт өвлөө уламжлуулах асуудлыг бол бид нар зөвхөн гадаад биш эхлээд монголчууд буюу залуучуудад эхэлж хийх зайлшгүй шаардлага байгаа. Энийг хийхийн тулд бид нар бол гэр бүл болоод боловсролын байгууллагаар дамжуулж хийнэ гэж харж байгаа. Өөрөөр тэр Монгол ахуйг бий болох нэг асуудал байна. Хоёрдугаарт нөгөө цэцэрлэгийн буюу багангийн хүүхдүүд тэр Монгол соёлыг ойлгох, мэдрэх тэр боломжуудыг бүрдүүлэх одоо сургалтын агуулга төрөл бид нар өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Дэлхийн улс үндэстэн бол өндөр хөгжилтэй орнууд бол Япон ч гэдэг юм уу те. Эхлээд бол Япон хүн болгоно гэж боловсролын бодлогыг тавиад байгаа. Гэтэл манайхан ч юм бол эхлээд шууд гадаад хэл сургана гэж үзээд байгаа шүү дээ. Хэл гэдэг бол түүний сэтгэлгээгээ төлөвшүүлдэг байхгүй юу? Тэгэхээр нэгэнт гадаад хэлээр яриа сэтгэл судна гэдэг ч юм уу тэр Монгол сэтгэлгээ Монгол тэр соёлын бол тэр хүнд байхгүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр бол багангид нь бол гадаад хэл фактив яг Монгол уламжлал өв уламжлалыг агуулсан Монгол хүн монголоор байхаа тэр сэтгэлгээг төлөвшүүлэх нь бол энэ Монгол өв уламжлалыг өвлүүлэх уламжлуулах хамгийн том суурь болно. Тэгж чадаагүй тохиолдолд бид нар бол одоо шууд одоо Америкийн ч юм уу Европын хүмүүстэй танилцуулна гэдэг бол дараагийн асуудал болчиход байгаа. Энэ бол илүү эдийн засгийн талаас геополитикийн ч асуудал руу орж ирэх тийм юу болж байгаа. Тэгэхээр яг Монгол соёл гэдэг талаас нь харах юм бол одоо бол дунд сургууль ч юм уу эсвэл цэцэрлэг хийгээ байгаа ингээд бол яг Монгол ахуй уламжлалтай өв уламжлалтай холбоотой юмыг л хүүхдүүд ойлгодог, мэдэрдэг, тийм ахуйн тоглоомоор тоглуулдаг ч юм уу. Ийм юм бол боловсролын тогтолцоог оруулж өгчээж энэ соёл өвлөгдөж уламжлагдах нөгөө цаашаа хугацаанд тээгдэг явах тэр нөхцөл бүрдэж өгье. Монгол хүнийг бий болгох хэрэгтэй. Хамгийн наад сэтгэлгээ гэдэг нэг чухал юм байна шүү дээ. Тэгвэл ерөөсөө бид бүгдээрээ Монгол үндэстэн монголчууд бид өөрсдөө соёлын маш том хадгалагчид, тээгчид, түгээн дэлгэрүүлэгчид байж амжилттайгаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хийнэ. Түүгээр эдийн засгийн эргэлтэнд оруулж мөнгө олно.
Тий. Ер нь бол бид нар бүгдээр тээгчдэг байх хэвээр. Тэрийг эзэмшдэг, тэрийг хайрладаг байгаа. Энэ бол нэгдүгээрт бол нэг ер нь бол эдийн засгийн талаасаа ч байж байгаа энэ нийгмийн талаасаа ч энэ гарч ирж байгаа. Ерөөсө Монгол хүн бол яг Монгол үндэстэн нэгдмэл нэг соёлтой байх их суурь нь бол ерөөсө тэр хүүхдийг багаас нь гэр бүлээс авахгүйлаад цэцэрлэгийн насны багангийнхан тэр төвшөнд л авчтай байх хэвээр. Тэгжээд бид нар нэгдмэл нэг соёлт. Одоо хэдий ч бид нар яг Монгол төрхтөө монголоор ярьж байгаа боловч сэтгэлгээний хувьд бол харилцаа адил болчиход байгаа байхгүй. Нөгөө зарим бол одоо өөр орондоо хятад очиад сургууль сураад ирдэг. Бүр багаасаа яваасаа хятад ил үзсээр байгаа тэр хүн бол ерөөсөө тэгээд одоо өөргөн сонирхдаг, сонсдог, дуун хүртэл хятад, уншдаг ном нь хятад хэл дээр. Тэгээ нөгөө бүх юм нэг хятад төвөрөө тэр хүн бол ер нь бол хятад тийм сэтгэлгээний хэм маягтай болоод хүмүүж. Тэгэхээр тэрийг бол яг монгол гэж хэлэхэд бас хэцүү болчиход байгаа. Гэтэл бол гадагшаа байгаа хүмүүс ч ер нь бол тийм хэв шинжрүү сэтгэлгээ нь шал өөр болчиход байна шүү дээ. За баярлалаа. Ингээд бит хоёрын ярилцах цаг энд хүрээ дуусж байна. Тэгэхээр энэ удаа хоёулаа соёлын тухай ойлголтыг хүмүүстээ өгсөн баха, сонсогч үзэгчдэд өгсөн баха гэдэгт итгэлтэй. За баярлалаа. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио инновац нэвтрүүлгийн энэ удаагийн цуврал дугаарыг Соёл урлагийн их сургуулийн соёлын үйлдвэрлэл инновацийн төвтэй хамтран хүргэж байна. За энэ удаа соёлын тухай ойлголтыг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаараар соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийн талаар ярилцах боллоо. Эх 7 хоногийн цагтаа эргээд уулзъя түр баяртай. Инновац гэж юу вэ? Шин санаа, сэтгэлгээний шин төвшин, үйл ажиллагааны шин арга барил, бизнесийн шин загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлал боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг